Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны түрүүнд сонголт каргоор үргэлжлүүлдэг та бүхэндээ маш их баярлалаа. За тэгэхээр энэ бичлэгээрээ track code гэж юу вэ? Track code-ыг хэрхэн сайтаа бүртгүүлэх вэ гэдгийг сурч авцгаанаа. За энэхүү кодын товчхондоо таны онлайн худалдаа авалт хийхэд тухайн барааны дэлгүүрээс танд өгөх давтагдчихгүй тоо бөгөөд түүгээр өөрийн захиалга хянах боломжтой код юм аа. За одоо бүгдээрээ track code бүртгүүл сурнаа. За ингийн тулд доор байрлаж байгаа бараа шалгацсан руу ороод код бүртгэх гэсэн улаан товчдор дээр дараад track code бичих хэсэг дээр кодо бичнэ. За кодо бич тэмдэглээд тэмдэглэл бичих гэсэн хэсэг дээр ямар бараа вэ гэдгээ ойлгомжтой бичиж болно. За ингээд код бүртгэх гэсэн ногоон товчдор дээр дарснаар таны бараа бүртгүүлчлээ гэсэн. За ингээд бүртгүүлсэн төлөвт ингээд ороод ирлээ. За ачигдсан төлөвт ороод ирэхээр яах вэ гэхлээр 91 каргон дээр ирсэн таны бараа наашаа ачигдж байгаа юм байна шүү гэж та өөрөө ойлгох нь. За энэ ирсэн төлөвт таны бараа ороод ирсэн байх юм бол дараханд каргон дээр ирсэн байгаа юм байна. За би бараагаа очиж авах юм байна гэж ойлгож болно. За ингээд та каргон дээр ирж бараагаа авснаар таны бараа авсан төлөвт шилжиж байна. За таны захиалсан бараа ирсэн гэсэн төлөв шилжээд ороод ирэхлээр ерөөдөө ингэж харагдах нь байна. Каргоны төлбөр болон төлбөр төлөх боломжууд гарч ирнэ. За төлбөрөө төлөхдөө төлбөр төлөх гэсэн зэсэн дээр дараад QR кодоор төлбөр төлөх боломжуудаас та сонгоод төлбөрөө хийхнэ. За ингээд төлбөр төлөгдсөн хэсгийг шалгагдсан ногоон товчхон дээр дарснаар таны төлбөр төлөгдсөн гэж баталгаажнаа. За мөн дээрээс нь та хүргэлтээр авах боломжтой. Хүргэлт хэсгээр дарангууд нэмэлт утасны дугаар болон гэрээ аягн дээрээ чагтлаад хүргэлтээр авч болох нэ. За ингэж хүргэлтээр авснаар тантай бид эргэж холбогдоод бүртгүүлсэн аягн дээр авах уу эсвэл өөр газар авах уу гэдгийг авлаад таны гарт хүргэж өгнө.